За онсон газар угаасаа сувсангийн цагаархан сүндэрлээ. Цагаарах уул маань ингээ харагдчихэ. За тэргээр сонгодроод авдаг. За саний битгэд орж исэн. За өдөрийн болог. Түргэний гол. За ингээ шанг харуулгын шанг. Ирсэн байна да. За энэ манай цуслан байлаа. Хүүхэд нас байна бас. Энэ тоглож өнгөрсөө. За энэ хавцал миний нэг өрх байх хэвээр да. Тэр доор байна уу? Зурм барьдаг байлаа эндээс. Тэгэл энэ сайраар ороод энэ тоглоод тэр хоошоогоо давж хоноо харуулаад. Мен ч мундаар гэдэг байхгүй юу? Мундаар гэдэг. Хаварж байгаа юм болов? Үлдээрээ юм илүү байхгүй хаа. За юм газар байна. Баг бондоос жоохон дэш өгсөд. Бид нэр дүүлэхэн дээр сонсоо. За одоогоор малн бол хэлж байгаа. За тэгээд майхнаа орой ханчлал шүндлээ сэлгтэй байсан. За нэг халтармар нэг сааралмар хоёр авчаад. Бичлээ. Дууд байгаа. За дэшээ тоглоод байгаа юм байна. Өхөө бичиж. Минутын саага явц юм уу? Саад ч явуулчихгүй. За миний хоёр дээлээ өмссөн аа. За хэр байна? Юу чиг дээр юм захаас харж. За. Яг тэр нь яаж байгаа? Зүгээр л айлгаж байгаа. За. Анаа намайг ишиг үргэн ингэж анаа намайг ишиг үргэн анаа намайг өчигдөр анаа нэг ганц мөрөгтөн чинь анаа надлаа мангас шиг дайраад байсан. Тийм үү. Одоо энийг харчих. Тэр нь юм. Хаттууд тавьдаг. За. Ингээд явчих. Бай. Ингэж үгүй юм шиг. Антан болж байгаа юм юу болж байгаа? Тэр мөрлөө чи. Тэр цагаан мөрөө штэ. За. Тэр ингээд автгаас авчгаа ингээд. За. Ингээд. Нэг нь хөрөн болтой юм аа. Шир цагаан юм байна. Нөгөөх нь Монгор юм байна уу? Тэгээ нөгөөх нь хийн юм шиг байна.
Мянга цацаа хөдөлж ш зүгээр. Аба одоо нэг харц би өчтөр юм бодлоо. Нэг хятад хүүхэн амар өндөр ахгүй амар том өсөөл гэсэн үсэн. За. Тэр хоолоогоор яриад ингэж байсан. Ингэж яваад тэр нэрэн гайхсан юм уу? Тэр ахыг. Би барыг хятад хэлж сурахгүй юм байлээ. Тийм үү. Би барыг дууг нь барыг и арсанс юу бучи бас юу. Тэгээха. За, мөндөөхөө нууран дээр ирлээ. За, тэнд цусдаг байлаа. Машин хөрцөн байсан байна. Одоо ингээд энэ их цагаан хархан, баг цагаан хархан, дунд цагаан хархан гэдэг үлээ дээ. Техникэлэгс дараалтаа басна. Тэгээд намуухан тогтун байх үед яг энэ нууран дээр тэр уул тусдаг байхгүй. За, Ядан доржийн Бадамсүрэнгийн өг Им Хатанбаатарын ангир нүдэн мөндөөхөө гэж дуу байна. Айда айлгуут мөндөөхөө ангирын нүчиг зүүдлэгдвөө алхан ч нутгаа санаан би Ансханд солонготой нуур миндээ айда манант мөндөөхөө мөгөн цэхэр зүүдлэгдвөө мөнгөн шуудан намраа марцсан мөрөнгийн халихтай нуур миндээ мөнгөн шуудан намраа мартсан
Мөрөнгийн хайлгатай нуурмэндэ гэд. Гадагшаага урсгалтай дотгошоо бол ямар нэг уурсгалгүй энэ нүдэн нуур гэдэг юм аа. Мөндөөхөн нуур гэж. Тэгээд мөндөөхөн гол гэд гол нь цаагаар урсдгийн. Тэгээд энэ сумыг болохоор мөндөөхөө сум энэ бол үнцээ албаст энэ цагаархан сум гэнэ. Тэгээд мөндөөхөө имлэг мөндөөхөн дунцрахуул бүгдээрээ мөндөөхөөр авлаа да. За бид мөндөөхөн нуурын дээр ирсэн байна. Маш гоё үзэсгэлэнтэй тогтун сайхан нуур байдаг юм байна. Цаг агаар ямар ч гоё юм. Энэ нуурын эргэн тойронд хийсэн хөл мөлтэй байгаа гэдэг бас хөөх юм байна. Мөндөөхөн нуурын дуутай хөшөө байна. Төрийн сүлд саян гэдэг үлээ. Тэ саян. Саян бий байсан байна. Саяны хөшөө болсон байна. Ингээ гоё цэцэрлэг төрөлөө юм шиг болсон байна. Сайхан цэвэрхэн бай тээ. За гэлгүй. За энэ нэг хоёр тоогроо явж байна. За ийшээ ингэж гор галуу байна. За цаашаа яваад нэг хоёр хуун. Цаана хоёр хуун байж байна. За тэгээ ангир байх хэвээр нугас байх хэвээр. Энийг арай нэг өөр төрөлцүүлж явуулсан. За гэр бүлээрээ дөрвөн боргалаа. Цаана бас ямар шуу байна наа. Цаана ангир шуу бас ингэ. Ангар хорд Мөндөөхөн нууранд. Хөөх юм уу? За. Мөндөөхөн нуур найж тийм хун шуу. Ангар шуу. Бас хажууд нь арай нэг өөр төрөлцөлийн шуу байна. Ажаа. Тэр хотын юм болоо л гэж. Ажаа. Ангар уулзал. За цагаархны модны үйлдвэрийн турслага юм зөвлөлбөр байт юм байна. За цагаархан аймаг дундын модны үйлдвэр гэсэн байна. За тэгээд үйлдвэрийн түүхээ бичсэн байна энэ. За тэгээд энэ бас үйлдвэрийн түүхээ бичээд 80, 85, 88, 90, 1967 оны 4 сарын 22 1967 оны 4 сарын 22 тэгэд байгуулагдаад 90 он хүртэл түүхээ биччихэ. За тэгээд алдрын мөхлөхөө гэдэг энэ дээр ханд өгсөн хүмүүсийн нэрс шиг зааж бичсэн байна. Тэгээд энийг юм монгор жижигөө уул маяг юм байна. Үрцээ энэ нор хийгээд дээрэс нь хөрс тавьсан гэж ярьдаг. Тэгээд үрцний аваа гэж хэлдэг юм аа. За онцсон модны үйлдвэр маань энэ байна. За энэ харагдаж байгаа бол наатынх нөгөө үрдэс буулгадаг, дээш нь гаргадаг хэсэг. Цааталт нь модны үйлдвэрийн дизель байна. За энэ нэг ажилчдын байр хэллээ тийм байна. За тэр цаатлын чулуун харагдаж байгаа болохоор уурын зугаас. За тэрний цааталтын хоёр харагдаж байгаа болохоор 12 хороол гэдэг айлууд байсан. За миний багнаас бас энд яг энэ байшинд ямарчлаа. Хангилцгийн гол дээр ирлээ. Хангилцгийн гол гэж юм сайхан гол байна. За тэр цагаан арах гол маань харагдаж байна. Тэгээд гүүр тавьсан юм байна. Намайг жоохон бахтанд гол аяга хөрөлдөг байлаа. Тэгээд хаваржаа намаржаа руугаа нүкс айлуудын хангилцгийн гол боогдчиход хавар бол явж чаддаг байсан. Одоо сайн гүүргээр та бэлдсэн юм байна. За нэг нуур гэдэг газар ирлээ. Хаваржааны ямын баруун талын ям юм байна. За энэ манай багын найзынх байд юм аа. Бас найзаас гадна хамаатай. Тэгээд тулууд ашсан байна. Хойрхон хоёр хинд шигтэй байна. Манай хүүхдүүд ишиг хургаар тоглосон шигээ байна. Энэ хэзээ гарсан ишиг байна? Аав энийг ганц барихад ийм үг болчих. Оо гарна уу? За.
За тэгээд 3 тоглол. 2 хөрх шиг. Байж байна. Сайн уу гээ. За нэг хөрх юм. Дуучин болно тийм ээ? Аав дуучин болно гэж хэлсэн гэсэн тийм ээ? Тийм үү? Тэ дуучин болох гэж байна. Таадахгүй хэрлөө нөгөж байгаа юм байна. Тэгээд цусан дээр бол жижиг гэртэй. Хэр дээр том гэрээ. Барьсан байна. За ингээд цагаан арих болно байна. Тарагдчихээн. За үлж байна бол сангаттай байгаа юм байна. Сангаттаас дотор хийчихсэн. Чи ийм өндөр ашаагаар гарчдаг. Скума. Он уу яан. Ондхгүй гинэ. Инээс өндөр ашаалт гардаг юм байна л да. Анаа дэш явчаа. Оо тоглол нэр мартчихоо. Буух юм уу? За сайхан туслаа. Байна да. За анаа дэш. Энэ яг надад буух Хайртай бүрхэг авлаа. Хүүхэд ч санагдаж байна. Харин ондгоо байна л да. Өөртөө итгэлтэй сууж штэ. Ийм өндөр ашаа. Нэг харлаа. Мачаад яах. Тийм байна. Аава. Хөрх ах юм байна да. Зураг авах даруулмаар хай. За тийм зургийг Энэ авч. ийм юм биш үү? Ийм бисэн угаасаа. За наашаа харж зургийг дараад байгаа. За авлаа. Оронгоор. Хөх шиг өртөө юм уу? За тэр хөрхөн хинд шиг Маа. хийгээ өгч байна. Сайхан замтай. Сайхан тоглол юм гэж. Маргааш инээр нь штт. Тэг яаж өгөх нэ? Ахын чамайг өөрчгөө гэлцээрэ гэдэг байсан. Ястаа тугаас. Энэ саад түр Худлаа ингээд бүлэглээд ханалтай нэг шиг бүр тэгээд байгаа. тэг санагдаад байгаа юм. Чамд тийгээд байгаа юм байна. Чамайг чинь би цагаар За юм нэг сах өхрийн сони ариг байна. Халзан амраад авч гин. За ингээ хангилцсан гол. Баг мод. Хосын баригадаас баруун хошино яваад уртрагийн аршаа ингэж байт юм байна. Юу ямар сайхан юм бэ? Урт булгийн аршаа, уртрагийн аршаа биш шүү. Ийм хацгаа уул байна шүү дээ. Мод. Энэ
Мод задгүй энэ уулнаас ингээ гарч игээд бод. Энэ уулаас ийм ашаан гад юм байна. Энийг хараа амар гоё харагч байгаа. Экос цаашаа бүрх юм. Экос шиг дэлцсэн байна. Өсөөтэй. Тэгээд энэ хавьд нь цаахан ингээд ногоорцсон юм. Ийм ашаан дээрс очиж байгаа. Эдрийн гол дээр цаалаад өглөө. Сайхан цэвэрхэн орчонтой хүмүүсийн сахаа мөг авчдаг юм орчин байна. Яг замын хажууд сайхан зүлэг байдаг юм шүү. Мэдгээд явсаар тамирын гол дээр ирээд өмнө нь булганы хамаа орсон явж байгаа та. Гэрүүлж ясан батлаа. Хөөрэй болохоор гайгүй хурдаас байна. Наач нөө охин орцсон шүү дээ. Тамирын голынхаа хажууд кемпсэн. Тэгээд галт түлээд сууж байна. За галаа түлхэхдээ өмнө юм халтарсан байсан газар дээр хүссэн. Тэгэхээр хөтлөө чулуугаар хамгааллаа. За ингэж байж энэ да. За ихтэй буусан газраа тавчгаан ярьчих. За энэ хотор Архангай аймгийн их тамир сум, тамирын гол маш сайхан гол байдаг. Бид 2019 онд Архангай аймгаар аялал хийгээд тэгээ булганы ханаа аршаа нэг зориод тэнд очичоод буцах замдаа Цэнхрийн халуун аршаар руу явж байхдаа энд нэг өдөр хоногсон. Тэгээд яагаад энэ газрыг сонгосон бэ гэхээр яг голынхаа хажууд тэгээд ингээ хахад урталтай моттой арталтай юм хөрхөн мөрөгчтэй. Тэгээд яг энд юм ногоон ширэгтэй байхгүй. Яг энд 2 дахь удаага ирж буудалж байна. Аялалдаа бол бид гэхэд 5 хүний бүрэлдэхүүн тэгэхээр 4 эмэгтэй 1 хэрэгтэй гэсэн бүрэлдэхүүнээр айлын том 2, айлын баг 3 ийм бүрэлдэхүүнтэй явсан. Тэгээд айгүй гой баг бүрдсэн байна. Бүх тэг боломжоор өөрийнхөө чадах юмнуудаа бүгдийг хийгээд айгүй гой сэтгэлээрээ бүгд олцлоо. Тэгээд 11 хоногийн 2 хоногт нь Казак гэрт онсон байна. 2 хоногт нь Монгол гэрт онсон байна тий. За тэгээ бусд нь бол дандаа ерөөдөө майхандаа. Нэг хотелд онсон юм байна. Тэр чинь сэргэлт болсон шүү дээ тий. Ховд аймгийн
Тэгээд ховдаг Минч хотел бас айгаа талархаж байна. Гоё буудлаа лээ. Өглөөний цайтай байсан. За миний хувьд бол ийм байна. Тэгээд хамт аялсан та бүхэнд үнэхээр их баярлалаа. Олон гоё аяллыг хамтдаа хийн гэдэгт итгэлтэй байна, тийм ээ. За тэгээд аяллыг гоё одоо чимж өгж байгаа ээждээ бас баярлалаа. Тэгээд манай гэр бүлийн хувьд бол аялд сурсан байна гэж би харж байна. Айгуу төвчээртэй, хүлээцтэй. Тэгээд бас хүүхдүүд манай айгуу хөргөн аялын айдааж сурсан байна. За тэгээд та бүхэндээ баярлалаа. Гоё аял байлаа. Ахаад цаашаа үргэлжлэн тэгээд аяллаа сайхан үргэлжлүүлцгээе. За цэцэрлэг хотоос Синтрийн хашаанууд авдаг тэр сайхан цэцэрлэгэндээ байдаг. Өмнө явж байсныг бодоход энэ замын нэг бэхжилтэй байна. За манай хоёр. За манад ч одоо нөгөө сүлжилт гэх юм уу те бас жоо зуншлаг тааруу байгаад ч гэх юм уу. Тэгээ өвчнүүд муу ургадаг болсон. За тэгээд 1 м квадратад 10 төрлийн ургамал ургадаг байсан бол одоо 4 болсон гэж байгаа. Тэгэхээр энд бол яг 10 байгаа шиг байна. За энэ сайхан цэцэгдэх юм дээ. Тэглээ. Их тустай байлаа. Цэцэг наадыг саалаа гэж. Сайхан баглаа юм аа. Цэнхэрж өгөө тэрэлээ.